дээрэс нь одоо бид нар эний чимээс өнөө маргааш одоо тийм ухаж төнгөх юм байхгүй шүү дээ. Маш наривчилсан одоо судалгаа хийн, хөрсөн ямар байгаа юм. Дээрэс нь одоо хэр хүндрэлтэй юм. Бас ингээд хүлээхэд ямар үр дүн гарах юм. Одоо бидний бодож байгаа шиг үр дүн байх юм уу, гөөм үү? Тийм учраас энийг ард иргэдээс асуун. Юу юуны тухайн төрлөг нэг тийм ингээ ухаа төнхөд ингэх гэж байна гэд бас эн чинь яг одоо ганц өнөөдөр эргэж байгаа асуудал биш шүү дээ. 1981 онд Зөвлөлбот улс байхад энд хийсэн судалгаа бас байдаг. Дараа нь одоо бас эн чинь инквер даргын ерөнхий сайд байх үед одоо дэд үтсийн сайд, жигжид сайдын үед бас энэ асуудал дахиж яригдсан байдаг. Тийм учраас эн чинь бол зүгээр ингээд судалгаа шинжилгээ хийгээд тэгээд шууд нэг хүн шийдчихдэг асуудал биш ээ. 25 оны төсөвдөр ямар ч мөнгө тавигдаагүй. Тий. Тодтоглоор нэг 54 төгрөг. Тэр нь юу байгаа вэ тэр зэрэг байна шүү дээ. Гүүр, түнэл, LRT гэд ингээд олон төсөл дээр тавигдсал төслөд байхгүй юу? Одоо мөнгө байхгүй юу? Энд чинь тэр ганц тэр уул одоо ингээд түнэл гаргах тэр юу биш юм байна.